Монголын урлагийн зөвлөдөөс явуулдаг урлагтай яриа подкастын ээж дугаар эхлэх гэж байна. Өнөөдөр би их сонин хоёр зочныг урьсан байгаа. Тэгээд тэднийг утгагүй танилцуулна. Ер нь манай энэ урлагтай яриа подкастын гол зорилго бол маш энгийн. Нэгдүгээрт бид нар аль болохоор урлагийн талаар, Монголын урлагийн талаар, дээр нь дэлхийн урлагийн талаар аль болохоор шин соргог мэдээллийг олон түмэнд хүргэх. Уран бүтээлчдийг боломжийн хэрээр дэмжлэг үзүүлэх. Гүүр болж үзэгчтэй нь холбох. Тэгээд дээр нь урлагийг сонирхдаг хүмүүсүүдийн хүрээллийг аль болохоор өргөн болгоход дэмжлэг тусалцаа үзүүлэх. Ийм л маш энгийн зорилготой юм байна. Тэгээ өнөөдөр би маш тавчхан зочтой танилцуулчих. Шүтэн бол Эрдэнэбаатарын Шүтэн гэдэг энэ бүсгүй маань бол Германд одоо аж төрж байгаа. Хөгжмийн зохиолч, джаз пианист, дээр нь удирдаач юм билээ шүү дээ. За ингээд энэ уран бүтээлчийнхаа тухай өөрөө дэлгэрэнгүй танилцуулна хаа гэж би найдаж байна. За Бадруугны Наранзунг бол одоо би их олон юм ярьж болно. Яг бол Наранзунг аль харин ялхаас нь мэддгийн хувьд ч дээр нь цуг өтөлж байгаагийн хувьд ч дээр нь одоо хамтран зүтгэгчийн хувьд баг манай хамтлагийн гишүүнийх нь хувьд хүртэл бол Наранзунгаа бол одоо олон зүйлийг хэлж болно. Гэхдээ манай үзэгчд бол сайн мэдж байгаа. Наранзун бол одоо сүүлийн үед бол нэрд гарсан продюсер болж байна. Дээр нь бол хөгжмийн зохиолч, дээр нь аранжировщик шиг, дээр нь бол том уран бүтээлч болж байгаа хүний хувьд Наранзунгийн тухай аажимдаа бол бид нар энэ тухай дэлгэрэнгүй яриулна гэж бодож байна. За ингээд Шүтэн чи өөрөө товч танилцуулахгүй. За энэ түрүүнд урьж оролцсонд баярлалаа. Намайг Шүтэн гэдэг би болохоор Улаанбаатар хотод төрчихсөн. Маань болохоор Эрдэнэбаатар гэдэг дөрийн театрын эрхийн найруулагч юм байдаг. Тэгээд би хөгжмөжин коллеж 2004 онд төгөлөр уран ангид эсэж ороод 2014 онд төгсөөд тэгээд дараа нь соёл урлагийн их сургуулийн хөгжмийн зохиолч мэргэжлээ бакалавртаа сурч төгсөөд 2018 онд бол би тэгээд Герман улсын Мюнхен хот руу джаз төгөлдөр орч джаз хөгжмийн зохиолч гэсэн мэргэжлээр магистртаа сурахаар явж байгаад одоо сургуулаа сурч төгсөөд одоо тэнцэнэ чөлөөт уран бүтээлчээр ажиллаж амьдардаг. За баярлалаа. Наранзун чи арай өөрийгөө гэдэг танилцуулчтай олон түмэнд. Би зөвний л Монгол улсын иргэн. Тэгээд өөр гэсэн. Яг нь миний хувьд бол би урлаг судлаач юм уг нь бол. Тэгээ нийгэм ухаан урлаг судлаач гэсэн ийм юутай байж байгаад одоо сургуулийг Монгол улсын их сургуулийг 97 онд төгсөжсэн. Тэгээд тэрнээс хойш бол яг манай гэр бүл өөрөө урлагийн гэр бүл болохоор намайг бол одоо юу гэдэг айлын одоо ууган бүү байсан учраас хоёр өвөө болон ингээд олон хүн намайг урлагийн салбар руу булаацалцсан байдیں۔ Тэгээд одоо манай өвөө бол намайг илүү хэл утга зохиол яруу найргийн тал руу Жамцын Бадраа гэдэг одоо халуулгын нутгаар нь та бүх сайн мэд. Нөгөө өвөө болохоор Эрдэнэ болгон гэдэг манай одоо гавьяат бас зураач насаараа цирк ус зураач болгоно гэдэг. Тэгээ бол яг хөө тэгээд чимээгүй нөлөөллийг үзүүлээл тэгээд цаанаа тэгээд одоо юу гэдэг орчин үеийн хөгжим рүү орох болсон шалтгаан. Манай ээж бол тухайн шүлгмэлийн үйлдвэрийн дизайнер байсан дууя гэж. Тэгээ бас тийм дизайн гэдэг. Тэгээ энэ дунд дотор нөгөө шарик шиг өнгөрсөөр байгаад зарим өвөөг гомдоогоод зураач биш өдөрслөгт бас зураач байж байгаа. Тэгээд аав намайг бас хүүхэлдэйн киноны зураач болгоно гэдэг тухай үед бас ярьжсэн. Тэгээд эцэст нь өнгөрсөөр бол яг хөгжим рүү орж ирсэн. Тэгээд 93 оноос л одоо яг улсын филармонд Баян Монгол чуулгад дагалдан хөгжимчин гэж л анх одоо мэргэжлийн урлагийн байгууллага руу анх орж ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоо 30 гаруй жил урлагтай зурлалтаал одоогоор нэг 700-800 дуутай. Тэгээд 800 дуу. Тий, зохиосон.
Тэгээд өөрийн Atleta Music гэдэг лейбл байгуулад тэгээд анх удаа бас охидын хамтлаг юм олон улсын зах зээлээр гарах гэж бахан мөрөдөлтөй хөтлөгдөж бахан мөнгө хүрчээл сууж байгаа юм байна да тийм. За баярлалаа. Шүтээнийг өрсөн шалтгаан их энгийн. Шүтэн бол их амжилттай явж байгаа jazz хөгжимчин. Гэхдээ тэр болгон манай үзэгчид сайн мэдэхгүй байж болох юм. Ягаад гэвэл шүтэн маань бол Монголдоо биш гадаадд одоо уран бүтээлээ туурвж байгаа. Тэр тусмаа Германд. Тэгээд үнэхэрийн их амжилтанд хүрсэн үзүүлэлтүүд бол хэд би тэр тухай бол бас өөрөө дэлгэрэнгүй ярих байх гэж би бодож байна. За энэ бүх юмыг хүрхийн тулд бол сайн боловсрал мэдээж хэрэг болсон байж таараа. Нутагтаа бол сая хэллээ ямар сургууль төгсснийг. Гэтэ чамайг бол маш залуу наснда 2-2 магистр хийсэн гэж урлагийн чиглэлээр хийсэн гэж би бас уншиж байсан. Тэгэхээр тэр тухайгаа чи товчхон ярихгүй тийм. За би 20 настайдаа яг анх Монголоос Улаанбаатараас Мюнхен руу сурахаар явжсэн. Тэгээд явах болсон шалтгаан нь юу вэ гэхээр манайд яг тухайн үед бол яг джазыг олон улсын түвшинд сурах бололцоо байгаагүй. 2014 онд анх удаа Киотогоос одоо хөгжмийн лаборатори гэж одоо тийм олон улсын түвшинд нийцгүүд чанартай тийм сургалтыг анх зохион байгуулад би тэрний яг анхны оюутнуудын нэг нь болж эсэлж орж исэн. Тэгээд тухайд чинь би 16 настай байсан юм. Тэгээд тэрэнд явахын хажуугаар бас хөгжмийн зохиолчороо үлзээр агш төр сурч явж байгаад тэгээд төгснөхийн дараа ер нь бол миний зорилго бол айгүй тийм тодорхой байсан. Яг төгсөөд бол тэр нь гадагшаа явж джазыг сурах гэж байна. Хаана л джазын тийшээ явж одоо тэр энэ хөгжмийн тухай одоо улсын хүмүүстэй эсвэл одоо тэр тухайн яг олон улсад яг одоо амжилттай явж байгаа тэр хөгжимчид дээр нь очиж сурах тийм яг тодорхой зорилттой байсан. Тэгээд 2018 онд би яг бакалавра төгсөөд магистрт даадын тэтгэлэгтэйгээр Мюнхен руу сурахаар яваад тэгээд тухайд очиод анх очиод ерөөсө хэлхийнч мэдгүй газрааж мэдгүй надад бол ерөөсө хаашаа явах нь хамаагүйсэн. Ямар ч л байсан тэр одоо jazz байгаа jazz сурч болох газар руу явах тэр өсөлтөд хөтлөгдөд Германад анх очиод тэгээд Германад бол ерөөхдөө Европт бол jazz хөгжим маш их хөгжсөн. Одоо Европын jazz гэж бас өөрийн гэсэн одоо хэв маягтай урсгалтай бас тийм хөгжим байдаг. Одоо орчин үеийн jazz-ын чиглэл рүү Америкт бол уламжлалт jazz маш их хөгжөлтэй. Тэгээд тэрнээс дээрээс нь бас Америк сурах болцоо зөндөө байсан ч гэсэн Европт ер нь би яг сурыг гэж анханасаа шийдээд тэгээ Германд очиод сурж явах үедээ одоо тухайн Мюнхен хотын jazz клуб Unterfahrt гэдэг газар байдаг. Тэнцэнэ бараг л өдрөө алга очин болгон шахуу, орой олон очиад бүх тоглолтын шахуу үздэг. Тэгээ үзэж олох ер нь очиж олох бүх тоглолтнууд руу очиж үзэл яг нөгөө нэг айгаа тийм энчээ байхдаа амар тийм одоо цангасан байсан гэдэг юм уу? Тэрийг цангаагаа тайлханд бол бараг л өдөр шингөөл харж болох, үзэж болох бүх тоглолтоо үзээд тэгээд яг сургуулаа би эхний магистрат jazz төгөлдөр орч мэргэжлээ сураад тэгээд 2 жил сураад за 2 жилээрээ хангалтгүй байна гэдэг дахиад 2 жил би яг хөгжмийн jazz хөгжмийн зохиолчоор 2 дахь магистрат төгсөөд тэгээд төгснөөхөө сурж авах хугацаанд бол одоо байгаа Германд хамтлагийн хангишүүдтэй танилцаад хамт нөхөрлөөд тэгээд 2020 оноос хойш ер нь бол хэд хэдэн хамтлаг байгуулад тэгээд тэнцэнэ тоглолтог. Одоогоор бол одоо өнгөрсөн жил бид нар хамгийн анхны цамгаа гаргасан. Миний яг дебют цамаг Rising Sun одоо Монгол ардын дуу мандах нар гэдэг дуун дээр хийсэн найруулгынхаа одоо найруулгаараа нэрлээд англиар Rising Sun гэдэг тэр цамаг маань Америкийн Нью-Йорк хотын одоо алдартай Motema Music label дээр гарсан байгаа. Тэгээд тэр цамаг маань гарснаас хойш ер нь өнгөрсөн жилийн 9 сараас хойш бид нар одоо хүртэл айлын тоглолтоор яваад байж байгаа. Баяр хүргэе. Нэгдүгээрт над бүгдийг чинь сонсоход бол их таатай байна. Хоёрдугаарт бол ер нь би юу гэж бодож байна гэхээр энэ боловсрол бол их чухал шүү дээ. Суур боловсрол маш чухал. Тэрийг бол өөртөө Монгод өгч чадж байна гэдэг ийм ойлголт бас надад төрж байна л та. Тийм яг үнэн. Хэрвээ чи Монголдоо суур мэдлэгээ аваагүй байсан бол мэдээж шууд гараад бол гадагшаа гараад энэ бүгдэд хүрэхэд бол шүү дээ. Тийм амаргүй байсан байна. Тийм тэр бол боломжгүй байсан баг. Саяхан Норбанцад цангаас
тийм төгөлдөр хуурчдын дунд их хөрхөн тэмцээн зохион байгуулсан. Тэгээ би тэр төгсгөлийн гала концертыг очиж үзлээ л дээ. Тэгээ ямар их авьяастай хүүхдүүд байна уу? Ямар Монголд бол багш нар маань бол сайхан бүтээгдэхүүнүүдийг бол гаргаж байгаа нь бол тэндээс харагдсан. Тэгэхээр энэ ер нь сургалтын талаар Данзун чи юу гэж бодож байна те? Ер нь бол яг миний одоо юу гэдэг төвшингийн асуудал байхгүй юу? Мэдлэгийн одоо сургууль мэдлэг бол ерөнхийдөө боловсрол бол яг нэг хүний тайтл бол одоо юу гэдэг те цол одоо юу гэдэг баталгаа юу биш байхгүй уг нь бол ер нь бол би юу гэж хардвалахаар боловсролыг бол ер нь маш сайн tools буюу одоо нэг хэрэгсэл багаж гэж хардвалах тийм. Тэгээ тэрний дээр хүний өөрийн унган бүтээлч тэр сэтгхүү мэдрэмж энтрийг л дэмжих гэж одоо ямар төвшөнд өөрийнхөө бүтээлийг урлагчийн өөрөө маш олон юм давхархтай. Зарим хүмүүс бол урлаг гэхээр зөвхөн entertainment гэж шаарддаг тийм. Өөрийнх нь одоо өөрийнх нь өргөн утгаар явдаг учраас боловсролыг бол одоо юу гэдгийг би бол нэг магтдаггүй. Одоо биеийн тамирхи гэдэг дасгалаа нэг үзүүлж байгаа нэг сонир биш байхгүй. Хамгийн гол нь боловсролыг яаж ашиглаж гин гэдэг хамгийн чухал. Тэрийг ямар бүтээлч хүн хавьяастай хүний гарт очсон боловсрол бол гайхамшиг бүтээн. Маш олон тийм сургууль төгсөөд эцэст нь зүгээр л нэг юм итгэхгүй мэдлэгтэй хүмүүс зөндөө байдаг тийм. Тэрний нэг боловсролын талаар ийм байдаг. Өнөө цагт бол боловсролын ойлголт бол цаг үе техник технологиг дагаад бүр юм нээлттэй сонголттой тэгээд ийм гар доор тий заавалчгүй одоо бүр нэг тийм юу биш яг өөрийн мэдих гэсэн яг жимээ гаргаж чадах юм бол бүх мэдээлэл нь бий болцсон. Тэр боловсролыг бол би тэгс л хардаг. Тэгээ хуучин бол яг ромб зүгэл диплом харуулаад ажилд ордог байсан. Тэр нь бол магадгүй одоо юу гэдэг нь цалинтай ажил хийж байгаа юм ч юм эрдэм мэдлэгийн цол иргэм хөөж байгаа юм бол их чухал л да. Тэгэхээр яг нэг уран бүтээлч хүний талаас харахад би ч өөрөө нөгөө уран бүтээлч хүн гэдэг талаас харахад боловсролыг бол би түүл гэж шаарддаг. Тэгээд яг хоол хийхээс өмнө гал тогоонд тий орж ирээд бид нар YouTube-с ямар хоол их менюгээ хараад хийч болдог шиг болцсон ийм боловсролын ийм шинэ үе ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр ганц бантаа хийх гэж амар тийм галтгаа мохонт хэрэггүй ч биш магадгүй. Тэгэхээр өөрөө юм diverse юм олон өнцгөөс гарч ирж байгаа учраас энэ цаг үеэс нь та асууж байвал би тэгж хариулна. Өнгөрсөн 100-д бол боловсролын тухай асуусан бол өөр хариулт өгсөн байна. Цаг үеэл дагаж явж байгаа гэж хэлэх юм уу? Тараас би санал нэгж чинь би одоо жишээ нь Германд 2 магистр сураад төгсөн гэсэн тэр диплом бол одоо төгснөөс хойш одоо 3 жилийн дараа нэг ч юм дипломыг харъя гэж асууж байгаагүй. Одоо миний одоо ажиллаж байгаа яг нөхцөл байдал ялангуяа чөлөөт уран бүтээлчээр бол яг одоо диплом гэдэг маань бол нэг тийм одоо яг өнгөрсөнтэй харьцуулах юм бол их үнцэнтэй бол зүйл биш байсан. Яг хийж бүтээж байгаа зүйл нь юу вэ? Одоо яг хийж бүтээсэн яг хамгийн сүүлийн одоо тэр нөө продукт нь яг юу вэ гэдэг дээр л хүмүүс айгүй их одоо юу гэдгийг анхаарал хандуулж ер нь бол явдаг юм байлаа. Ялангуяа Европт бол бусад салбарт өөрөж магадгүй. Гэхдээ хөгжмийн салбарт ялангуяа одоо чөлөөт уран бүтээлчээр ингээ уран бүтээлээ төрөөд явж байхад бол яг одоо юу гэдгийг ямар тайлтай байна, ямар одоо дипломтой байна гэдгийг бол ерөөсөө тэнцээ яг ингэж бүр их гүнзгийрүүлж анхаарал хандуулдаг юм лээ. Миний хувьд болохоор яг нөгөө сургууль маань надад яг тийм яг тэр сурах орчин одоо хүмүүстэй уулзах одоо тэр боломжийг одоо өөр хүмүүстэй танилцах боломж нөгөө одоо юу гэдгийг өөрийнхөө тэр өргөн өөрийнхөө хүрээллийн хүмүүсээ тэлэх боломжийг маш их олгож исэн газар. Тийм. За баярлалаа. Би асуултаа буруу тавьсан байж магадгүй. Яг тэгвэл та хоёрын ярьж байгаа юмас бол шүү дээ. Би миний бодол бол шүү дээ дараа өөр бодол байгаа байхгүй юу. Эцэст бол аливаа нэг юмыг сайн хийхин тулд шүү дээ. Хүнд суур мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Мэдлэг дээр суурилж ээж бол чи цаашаа хөгжинэ. Мэдлэг дээр суурилж ээж бол чиний чамаас юм гарна. Тэрнээс биш бол хоосон орон зайд бол шүү дээ чамаас юуж яахгүй. Тэгэхээр би тэгтээ та хоёрын хэлж байгаа юмтай би санал нэг байж. Юу яагаад жаз хөгжим бэ?
ч одоо бодвол эхлээд сонгодог хөгжмөр сурсан байх л та тийм үү? Тийм. Тийм миний хувьд болохоор jazz хөгжим сүүлдээ сургууль хөгжим мужийг төгөлдрөөрөө ингээд 10 жил төгссөний дараа анх удаа орж ирсэн. Би болохоор 10 жил сурж байхдаа төгөлдөр ор дээр тоглож болох хөгжмийн урсгалаар сонгодог хөгжим л гэж би боддог байсан. Тэгээд тухайн үед яг jazz гэдгийг 16 настай одоо анх удаа сонсож үзснийхээ дараа эн чинь төгөлдөр хор дээр ер нь өөр хөгжим, өөр урсгалын хөгжим тоглох боломжтой байна гэдгийг өөртөө олж илрүүлээд тэгээ миний хувьд болохоор яг би өөрийнхөө яг илэрхийлэхийг хүсэж байгаа санаагаа одоо өөрийнхөө яг одоо юу гэдгийг яг хүмүүст үзэгчдэд хүрэхийг хүсэж байгаа санаагаа илэрхийлэх боломж нь яг сонгодог хөгжим биш юм байна гэдгийг тухайн үед ойлгоод сонгодог хөгжмийг бичнээ ингээд тоглож чадчихсан яг одоо тэрийг би 100% одоо тэр хөгжмөөр өөрийгөө илэрхийлж чадахгүй байна гэдэг яг мэдрэмжийг авсныхаа дараа jazz хөгжмөө сонирхож үзээд тэгээд одоо импровизац гэдэг бол гол яг элемент байдаг jazz хөгжмийн одоо чөлөө зүтгэмж одоо чөлөөтэй тэр одоо өөрийгөө яг нотанд баригдахгүйгээр тоглох юм уу. Мэдээж хэрэг маш олон онлын мэдлэг маш гүнзгий одоо юу хөгжмийн мэдлэг бол шаардлагатай импровизац хийхин тулд чинь бол хамаагүй ингээд юуч байхгүй юм дээр хамаагүй тоглоно гэсэн үг шүү дээ. Одоо тухайн одоо форум байна одоо бүх мэдлэгийн мэдээж эзэмшсэн байх шаардлагатай. Гэхдээ яг одоо тэрийгээ сурцсан байхад бол тэр одоо бүх одоо багаж хэрэгслээ одоо юу гэдгийг эзэмшсэн байгаа тохиолдолд бол яг өөрийгөө 100% ингэж яг би өөрөө хэмдэ би одоо ямар бодолтой байна би одоо хөгжмөр өөрийгөө яаж илэрхийлэхийг хүсэж байна одоо тухайн үед юу гэдгийг миний одоо өөрийн маань туулсан туршлага тэр бүгдийг би яг ингэж яг 100% шүтэн гэдэг хүнийг би яаж ингэж яг тэр хөгжмөр өөрийгөө би илэрхийлэх вэ гэдэг тал дээр бол jazz хөгжим миний хувьд хамгийн тийм ойрхон байсан. Учираас яг би яг jazz хөгжмийг яг сурах хүсэлтэй анх тэгэж хөтлөгдөөд олон гүнзгийрүүлж сурахаар шийдсэн. За баярлалаа. Би чиний тоглолтоос YouTube дээр сонссоо доо. Тэгээд мэдээж хэрэг бахархсан. Яг тэгвэл танай тэр квинтетийн тоглолтыг бол тэр Баварын том радио станц өөрийнхөө студид бичээд тэгээд тэрийг бол их сайхан тайлбар өгөөд тэгээд ингээд сонсгож ийн гэдэг бол биш үү. Нэгдүгээрт бол ямар ч байсан хөгжимчин болгоныг тэр студи руу оруулаад байдгүй л баг тий. Тийшээ өргөдөж тэгж залгадаж тэгээд дээр нь бүтээлээ гаргана гэдэг бол мэдээж хэрэг тодорхой төвшөнд хүлээн зөвшөөрөгдөж байж ажил юм төрнө хаа гэж би бодож байна. Наранцан энэ юу продюсер гэж хийм бэ? Одоо сүүлийн үед шүү дээ манайхан чинь продюсер гэж яриад байдаг болчихлоо. Бараг хүн болгон жоох юм бичгээр би продюсер гэдэг ах юм. Тэгээ яг үүндээ продюсер гэдэг маань энэ өөрөө бас олон төрлийн продюсер байна. Зүгээр одоо project producer гэж бас байна. Жишээлбэл Canon дээр юу яадаг продюсер хүн бол өөрөө бас зохиолоо бичээ тэрийг Canon-ийнхаа тэр бүх юг ингэж ажлыг продюс хийж явж явах бас нэг тийм продюсер гэж байна. Тийм хүмүүс бас одоо продюсер гэхээр хүмүүс манайхан чинь одоо юу гэдэг нь тоогоос хүн гут нэг гэж боддог шиг продюсер бодчиход байгаа байхгүй юу тий. Тэгэхээр нөгөө зарим хүүхдүүд продюсер гэхээр хүмүүс чи продюсер биш гэдэг. Canon-ын бол продюсер биш харагдчих магадгүй чи Canon-ы продюсер хүний хувьд. Миний хувьд бол чи тэр продюсер байгаа байхгүй юу. Яг продюсер гэдэг чинь бас arrange хийдэг хүнийг бас продюсер гэж байна. Америкт бол жишээлбэл продюсерүүд нь дандаа нөгөө хөгжмийн arrangement хийж. Тийм beat хийдэг хүүхдүүдийг жишээлбэл Америкт одоо продюсер гэж нэрлэдэг. Бас хүүхдүүд гэж яг тэр хүмүүсийг тий хөгжимчтэй продюсер гэдэг. Дээрэс нь яг менеж хийж байгаа бас компани одоо манайх жишээл би өөрөө нэг артистыг аваад тэрийг өөрөө одоо продюс хийгээд би 3-4 төрлийн продюс хийж байгаа байхгүй. Хөгжмийн өөрөө найруулж өгнө гэдэг бас нэг продюс хийчихэж байгаа. Дээрэс нь тэр төслөө өөрөө базаад концепцийг гаргаад одоо тэр өөрийнхөө гаргаж ирж бүгдийг ингэж тавьж байгаа бас нэг одоо цомгийн продюсер нь болчихж байгаа. Тэгүн гутаа тэрүүндээ мөнгө хайгаад амтны хаалга тогшоод ирэхээр бас продюсер болчихж байгаа. Тэгэхээр продюсер гэдэг чинь өөрөө нэг иймэрхүү ийм олон юм дээр гүйж явдаг одоо янз бүрийн продюсер байна. Шүтэний хувьд ч гэсэн одоо jazz ч өөрөө зүгээр нэг продюсерүүд гэсэн үг байхгүй юу? Би бол одоо жишээлбэл
удирдахч хүн бол одоо микс хийж байгаа хүн баггүй. Студиэр бол одоо энийг одоо нэг залуучууд бас үзэх учраас би ингээд нэг сонгодог гэхээр ингээд удирдахч гэхээр амар ингээд юм юуг нь ойлгохгүй байдаг. Нэг хүн гурд нь ингээд саавал тийм. Тэр хүн бол ерөнхийдөө бол инженер хүн баггүй. Бүр хүүхдүүдийн технологид энгийн ойлгох хэрэгтэй баг тийм. Инженер хүн чанга суулыг, нюансыг, хэмжээг яг барьж явж байгаа юм гол хүн баггүй. Тэрүүнтэй одоо яг адилхан продюс одоо шүтэн бол одоо ингээд джазын хамгийн гоё юм вөхөр джаз бол ерөөс эрхчлөө гэж би ойлгодог байхгүй. Үнэн. Тийм. Тэгэхээр тэрийг продюсерлж найруулж хийж байна гэхээр юм бас нэг талтай одоо продюсер байхгүй. Тэгэхээр продюсер хүн гэдэг бол ерөнхийдөө одоо миний сайн хэлсэн ойлголтоор тийм зүйл байгаа. Тэгээд манайхад манад бол одоо хилэн баян юм уу хөгжмийн найруулагч менеж одоо юу гэдэг янз бүрийн юмар ингээд бас хальж утгаал гэдэг. Манайхад яг наринд бол өвлийн өв шинэ жил Крисмас 2 бол нийлүүлсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан юмнууд нь ингээд юм замраг юмуд их байдаг. Тэгээ өвлийн өв нь Крисмасаар ч байж идэг те шинэ жилээр ч байж идэг цорын улс бол одоо манайх болчиход байна шүү дээ одоо. Тэгэхээр продюсер гэдэг бол ер нь их өргөн ойлголттой бас. Окей. За ёо шүтэн чи бол хэд хэдэн хамтлагтай юм бэ те? Тийм. Тэгэхээр квинтет гэдэг 5 хөгжимчтэй нэг хамтлаг байх шиг байна. Эсвэл квартет юм уу? Нэг квартет болсон. Одоо квартет болсон. Уучин тэр бичлэг дээр чинь бол квинтет байлаа шүү дээ. Квинтет болсон. Тэр болохоор 2021 оны бичлэг одоо миний оноос ол нэг хүнээ багсаад. За квинтет гэдэг чинь 5 хүнтэй хамтлагийг хийж байгаа. Квартет гэдэг чинь 4 хүнтэй хамтлаг хийж. Одоо бол квартет байгаа юм уу те? Тийм одоо л квартет байгаа. За. Дээр нэг 20 хүнтэй бас жижигхэн chamber orchestra байна уу? Тийм. Тэр нь болохоор би нөө яг сонгодог хөгжим jazz хөгжимсэн хоёр яг тийм хөгжмийн урсгалаас яг одоо миний өөрийн гэсэн одоо юу гэдгийг influence маань болохоор яг энэ хоёр хөгжмийн урсгалаас бүтэж байгаа тийм болохоор энэ зөвхөн одоо jazz-аар тоглоод зөвхөн сонгодгоо тоглоод гэхгүйгээр би одоо энэ яг chamber orchestra-га дамжуулаад энэ хоёр одоо jazz сонгодог гэсэн хоёр яг ертөнцийг ер нь нийлүүлээ. Ер нь чинь хөгжим үнд чинь бол ерөөсөө нэг хэл гэсэн үг шүү дээ. Хүмүүс болохоор jazz гэхээр шал ондоо ертөнц сонгодог гэхээр бас одоо тэс ондоо ертөнц гэж аягүй олон хүмүүс ойлгодог. Гэхдээ яг нөгөө тэр нь яг хоорондоо ингэж яах уйлдах бас яг тийм элементүүд байдаг. Тэр элементүүдийг яаж яагаад яг тийм нэгтгэх зорилготой тэр chamber orchestra анх байгуулжсэн. Тэрний бүрэлдэхүүн маань гэх юм бол одоо утас хөгжмийн одоо сонгодог утас хөгжмийн квартет байгаа, фолклорн хөгжим байгаа, одоо фагот хөгжим байгаа. Тэрэн дээр нэмэгдээд одоо jazz одоо trumpet буюу нарийн бүрээ тэгээд trombone хөгжим байгаа. Тэгээд туба хөгжим байгаа. Тэгээд төгөлдөр тийм. Тэгээд одоо jazz rhythm section буюу одоо зүгээр одоо энгийн бөмбөр. Тэгээд цахилгаан гитар, контрабас, big band маяг юм шүү дээ. Ер нь big band дээр нэмээд одоо зүгээр chamber orchestra хоёрыг ер нь нийлүүлсэн аягтай. За, симбиоз юм байна тий. Тийм оркестр байгаа. Тэгээд тэн дээр нэмэгдээд одоо 3 дахь төсөл маань одоо project маань болохоор duo project байгаа. Тэр нь болохоор төгөлдөр хуур контра альт кларнет гэдэг нэлээд тийм ховор хөгжим байдаг. Тэр нь болохоор бас кларнетаас илүү одоо гүнзгий гэсэн. Одоо бас кларнет гэдэг маань өөрөө болохоор маш тийм гүнзгий өнгөтэй тийм хөгжим байдаг. Тэрнээс илүү одоо доор дугалттай тийм хөгжим байдаг. Тэрний одоо төгөлдөр контра альт кларнетын duo тийм бас нэг projectтай одоо байгаа. Тэгээд удирдаад явж байгаа. Юу одоо чиний квартет чинь бол юу хөгжимчтэн чамаас гадна бол хаанхын хүмүүсүүд германууд байна уу? Дандаа германууд байгаа. Герман иргэдүүд. Тэг яг хоёр нь болохоор яг Мюнхен хотод миний амьдардаг хотод амьдардаг, нэг нь болохоор Кёлн гэдэг хотод амьдардаг. Тийм. Нөгөө бид нар ялангуяа аль нь тоглолтоор явах тохиолдол бол нэг улсад нэг хотод байх нь амар их давуу талтай. Ер нь бол өөрөөр улсад орж ирж болно гэдэг нөгөө яг янз бүрийн одоо аялна одоо юу гэдгийг нааш цаашаа ирэх тийм асуудлууднаас ер нь бол нэг хотод байх нь илүү их давуу талтай. Дээрээс нь бас байн одоо нийлж одоо юу гэдгийг уулзаж одоо давтах ч юм уу тэрэн дээр бол айгүй өсөн давуу талтай. Би тайлд хоёулын хандаж асуулт тавьмаар байна. Бид нар бол их одоо ингээд жижигхэн зах зээлтэй
цөөхөн үнэтэй ийм орны хүмүүс. Тэгэхээр урлагт бол биш тэ зах зээл нь том байх, аудиторийн том байх бас давуу тал шүү дээ. Ийм нөхцөлд бол одоо манай уран бүтээлчд бол бус орнуудтай харьцуулах юм бол арай хүнд тийм орон зайд байна гэж ингэж хэлж болно л доо. Нөгөө талаар бид нар заавал энэ сая 200 300 хүнтэй хотоороо юм уу эсвэл сая 400 500 хавтгай 400 мянган километр талбайтай хашигтаад одоо ингээ урлагаа явуулах юм уу эсвэл ер нь гадагшаа юм хийх ёстой юм уу гэдэг энэ тал дээр та бүхэн одоо жишээ нь Наранзун чи бол чиний энэ төсөл бол тэр охтуудын хамтлагч нь бол үндсэндээ хөлийн чандыг зож одоо яаж байгаа төсөл шүү дээ. За шүтээний хийж байгаа ажил бол үндсэндээ бол Монголд баг юу хамаагүй шахуу имерхүү маягаар чиний бүтээлүүд явж шүү дээ. Одоо ажил чинь бүтээл юу ах вэ? Үйл ажиллагаач нь бол тэгж явж шүү дээ. Хамааралгүйгээр тий. Энэ дээр ер нь юу хэлмээр вэ? Тэгээд энэ чинь би дээр нь манай олон уран бүтээлчдийн нэг толгойн өвчин байхаа гэж би бодож байна л да. За яг юу мэдээж эдийн засгийн хувьд бол хэцүү. Хэцүү ч байх уу? Болно шүү дээ бас. Ер нь бол болохгүй юм байхгүй. Хүн чинь тэгээд өөрийнхөө савндаа таараад амьдрын зүгээр бид нар гадагшаа гаргаж байгаа зорилгоо эхлээд тодорхой болох хэрэгтэй байхгүй. Мөнгө хийх гэж байгаа юм уу? Усарнаас сурталчлах гэж байгаа юм уу? Одоо бус юунд өөрийгөө сорих гэж байгаа юм уу те? Олон улс. Тэгээд тэрийг identify эхлээд хийх хэрэгтэй байна. За тэрийг хийхин тулд биднэрт мэдээж одоо юу гэдэг олон улсын хэмжээний өрсөлдөхүйц байх ёстой гал бид нэр ингээд юм яриад байгаа. Тэгэл гадных нэг дийлэхгүй мэлэхгүй гэл те. Яг юугаарээ дийлэхгүй, юугаарээ дийлэх юм. Энэ юм бас ингээд харах хэрэгтэй юм шиг байна. Нөгөө дээгүүр бас нөгөө түүл боловсрал хэл тийм ээ. Түүнээс шууд ингээд энэ гарны өөр юм малти комплекс ойлголт гэдгийг ингээд бид нэр ойлгох хэрэгтэй байхгүй. Одоо зөвхөн гадаан хэлтэй хүн бол гарахгүй. Бас авиас хэрэгтэй юм. Одоо боловсрал хэрэгтэй, чадвар хэрэгтэй. Бас нэг тийм мөрөөдөл хэрэгтэй. Ер нь бас мөрөөдөл их чухал. Одоо энэ цагтад мөрөөдлийг бол хий хоосон гэж бид нарт одоо үлгэрээр ойлгуулсан. Тэгтэл өнөөдөр Японд бол мөрөөдлийг импортлж шүү дээ. Тэгэхээр энэ олон зүйлийн малти комплекс асуудал байна. Тэгэхээр би бол зүгээр гадагшаа гарах бол бид нар бол хинч боломж нь байгаа. Зөвхөн тэрүүн яахын тулд зүгээр эхний ээлжинд л жишээлбэл би гаднаас гарч яах гэдэг гэдэг жишээл өөр дээр л яриа л та тийм. Таны асуусан юмны хайжууд би болохоор мөнгө хийхээсээ илүү хүүхэд залуучуудад ийм боломж байдгийг гэдгийг л харуулах гэсэн. Миний ерөөсөө гол зорилго тэр байсан. Тэр хаалгыг онгоолгоод тэр юг харуулчих юм бол тэрийгээ дагаад хүүхдүүд өөрсдөө уучраа хотлоод хэлээ сураад ингээ явах. Тэгэхээр хин нэгэн тэрийг ингэж нэг хаалгыг задлж өгөх. За юу гэдэг золиосны бригад эхлээд явах хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхэд мэдээж одоо юу гэдэг эрсдэлтэй, зардалтай. Тэгэхдээ миний мөрөөдөл бол юу байсан бэ гэхэлэр Монголын хүүхдүүдийг оюун санаа энэ юуг нь харах итгэл үнэмшлэх гадны зах зээл гард болно гэсэн одоо юу гэдэг заавалчгүй бас нэг юу гэдэг үндснийхээ юмар бол гарч гарах хэсэл бас өнөө цагийн орчин үеийн энэ дэлхийн ололт амжилтан дээр өрсөлдөж яагаад болохгүй юм pop орчин юугаар чинь те бид нэг ингэдэг ондоошлоор үзэх гэдэг байж болно шүү дээ. Жишээ нь манай хүү хамтлаг бол ондоошлороо явж гин те өөрсдөө мундаг үндснийхээ харагч. Гэхдээ бас орчин үеийн юугаар гэхдээ бас Монгол ийм өнгө төрх байгаа шүү дээ тий. Тэргээрээ бас гарч үзье гэж. Яг тэгэхээр өнөөдөр хүүхдүүд бүгдээрээ тийм сонгож байгаа. Энд тийм олон хүүхдүүд байгаа юм. Яг яах гээд байгаа мөрөөд бүгдээрээ л од болно. Бүгдээрээ л дуучин болно. Бүгдээрээ л дизайнер болно. Бүгдээрээ л модель болно. Юу гэдэг ингэсэн. Гэхдээ энэний цаана энд ингээд ийм трафик үүссэн.
Бүгдээрээ энэ хавцалцсан. Тэгээд ингээд яг энэ хооронд нэг процесс явагдаж байгаа нь юу гэхээр ийм жижигхэн зах зээлд бол өрсөлдөхөөр их хурдан дээшлэлт юм байна. Бүр ийм аттай гэх юм уу. Тэгээ энэ цаашаа гарчих юм бол биднэрт бол бүр гадаагаар бүр Монголд ямар ч ялгаа байхгүй. Тэгвэл тэрүүнд тэр шаардлагаж байгаа тэр юмнуудын сурах хэрэгтэй байхгүй. Одоо биднээс хамгийн том асуудал хэлний л асуудал. Тэгээсээ хэл байхгүй болохоор л гадны зах зээл хаалттай байна. Тэрний түлхүүр бол ерөөсөө хэл. Тэгэхээр хаалгаа онгойлгоход юу хэрэгтэй хэл хэрэгтэй. Хэл хийчээд ороод яахаа юу авах юм юу гэсэн ийм байгаа штэ манай шүтэн гэж охин бүр аваад ирэх л аваад ирэх. Тэгэхээр хаалгын онгойлгох хэл хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ өөр малцик комплекс. Тэгээд мэдээж зардал гарна. Тэр зардлыг яаж босох вэ? Энд алтур ихэд босоод гарна гэвэл тэр юм шиг үү. Тэгэхээр нэг хин нэгэн одоо тань шиг ахыг өчвөл гоё штэ. Одоо уртлагын төлөө хүүхд би бол ерөөсөө тийм хүүхдүүдийн төлөө л явж байгаа. Яг тэгэхээр ирээдүйдээ хөрөнгө оруулах надад одоо нэр хүнд ч юм уу нэг тийм шаардлага байхгүй. Би тийм амар баян байгаач нэг жаргал олохгүй. Зовлон бол бүх төвшөнд байдаг. Хэсэг тусмал их л зовлон болдог. Тэгэхээр би өөрийнхөө яг балансыг энэс цаашаа зовмооргүй байна гэд зогссон байгаа юм байхгүй. Одоо надад хамгийн баян өөр юу вэ гэхээр мөрөөдөл. Одоо 50 гарчаад мөрөөдсөр байгаа хүн бол хэд байгаа бол. Би одоо мөрөөдсөн хэвэр биш үү? Тийм. Тэгэхээр та хоёр чинь нэг талд байгаа шүү. Мөрөөдөхгүй хүмүүс маш их байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө л хүүхдүүдийг гаргахаасаа гадна би өөрөө бас салбартаа ч юм уу, үеийнхэндээ ч юм уу, найз нөхдөд ч юм бас бусд хүмүүс бас үлгэр дөрөөл үзүүлмээр байна шүү дээ. Ингээд. Тийм. Тэгэхээр нэг ерөнхийдөө нэг тийм хаалга онгойлгох зорилготой миний хувьд бол. Good. Миний хувьд гэх юм бол би яг Монголдо тухайд сургуулаа сурч төгсөөд нэг шиш ажлын туршлага байхгүй байж байгаа. Тэгээ Германд л явсан болохоор Германы зах зээл ямар байдаг талаар ярьж өгч болно. Тэр нь одоо Германд бол jazz хөгжмөөр сураад төслөө гэж бодоход одоо Германы хот бүхэн jazz клубтэй Германы одоо jazz хөгжмөр зөвхөн бол jazz клуб болох фестивалуудаас одоо сүүлийн үед бол яг одоо сонгодог хөгжмийн заалууд буюу филармон одоо дөрвөн театруудад бас одоо jazz хөгжмийн одоо тийм цуврал тоглолтууд янз бүрээр илүү зохион байгуулагддаг болсон. Тэгээд би болохоор яг сурч төгсөө дараа нь харж байхдаа за би Монголоо буцаад очих юм бол яг одоо сурсан энэ мэрэгчлэрээ бол нэг ажиллах яг тийм зах зээл нь бол бага юм байна. Одоо буцаад очлоо гэхэд одоо 20 хүний бүрэлдэхүүнтэй оркестра цуглуулъя гэж бодоход одоо хөгжимчийн дутагдлалт бас их бага байна. Тэгээд одоо квартет ч гэсэндээ одоо хүмүүс байгаа ч гэсэндээ яг одоо юу гэдгийг одоо хийж байгаа юм хийгээд одоо цамаг цамгаа бичүүлээ гаргая олон улсууд яг тэрийг одоо нийтлэгээд тэгэхэд бол боломж нь арай Европтой харьцуулбал бага юм болов уу гэж харж байна. Тэгээд миний хувьд гэх юм бол яг одоо яг хийж байгаа бүтээж байгаа зүйлүүдээ бол яг өнөөдрийн хувьд бол яг Монголдо яг адилхан хэмжээнд хийхэд бол арай зах зээл нь бага юм байна, үзэгчдийн тоон бага юм байна. Манайх ч угаасаа хүн цөөхөнтэй тэгээд дээрэс нь яг одоо энийг яг одоо байгаа хүсэл мөрөөдлөө яг загаад явахад бол боломж нь арай бага юм байна гэж би бол Германаас харж ирсэн. Гэхдээ манай одоо сүүлийн 5 жил бол ялангуяа одоо Fat Cat клуб, jazz клуб гарснаас хойш jazz хөгжим сонирхогчдын тоо маш ихсэн. Тэгээ миний харж байгаа болохоор өнөөдөр би хамтлагийнхантайгаа квартет Герман квартеттайгаа хамт Монгол Улсын консерватур дээр хичээл орж байхад маш олон хүүхдүүд яг одоо сургуулийн хүүхдүүд 9-өөс 8-аас 12 дугаар анги хүүхдүүд маш олон ирж үзсэн. Тоглолтын заалбар дүүрэн тэгээд бүгдээр болохоор намайг Герман сурдаг гэж мэдчихсэн. Тэгээд таны явснаас хойш ингээд jazz гэж бас мэддэг болсон. Ингээ өөрийнхөө хөгжмийг ингээ бичээд jazzаар явдсан байх гэж бас тэр талаараас мэдээлэл таасан гэдэг. Тэгээд би болохоор тухайд боддоо за би заавал jazz хөгжмийг илүү түгээхийн тулд заавал өөрөө энд байх албатай биш юм байна. Одоо холоос ч гэсэн яг уран бүтээл ингээ бүтээгээд явж байгаа хүмүүс одоо ялангуяа яг надаас залуу хүмүүс бол яг тэрийг ингээд дагаад одоо юу гэдгийг тэр талаар мэдээд одоо ингэж jazz хөгжим гэж байдгийн байна. Ийм замаараас ингэж явж болох юм байна. Ингэж олон улсад бас өөрөө танилцуулж болох юм байна гэдэг тал дээр илүү тийм одоо мэдээлэл түгээгдээд явж байгаа юм байна гэдгийг хараад бас өөрөө баяртай байсан. Тийм. За баярлалаа. Түрүүн Маранзун хэллээ л дээ. Одоо санхүүгийн том бэрхшээл байдаг гэж. Тэгээ энийг бол мэдээж хэрэг уран бүтээлчд бол өөрсдөө тэр асуудыг шийдэж чадахгүй. Энэ чинь заавал хөндлөнгийн нэгэн байгууллагын
төрийн ч юм уу одоо дэмжлэг тусалцаа бол зайлшгүй байх хэрэгтэй. Саяхан би Монголын урлагийн зөвлөлийн тэргүүний хувьд сая Солонгост Сеулд ажиллаад ирлээ. Тэгээд тентхийн хүмүүстэй уулзаад, урлагийнхантай уулзаад Солонгосын урлагийн зөвлөлийн удирдлагатай нь уулзаад ингэ ярьж байгаа. Тэд нар нэг л зүйлийг бүр их онцгойлоо хэлсэн. Солонгос бол урлаг, соёл бол мөнгө хайдаг. Төрийн түвшинд бодлогоор тэгээд энэ Солонгосын одоо өнөөдөр тэр K-pop гэдэг байгаа. Солонгосын кино урлаг дэлхийн зах зээл дээр гараад байгаа. Солонгосын e-game нь бол шүү дээ дэлхийг одоо танигдаад байгаагийн гол шалтгаан бол төрөөс шүү дээ. Бүр ингээд дэмжлэг үзүүлээд бодлогоор дэмжиж байгаатай холбоотой. Солонгосын урлагийн зөвлөлийн тэргүүн нь одоо байгаа хүн нь бол тодорхой хугацаанд бол соёлын сайд байсан. Тэгээд соёлын сайд байж байхдаа бол яг K-pop-ыг дэлхийд гарахад бол шүү дээ өөрөө бүр нөлөөлсөн, бүр өөрөө орж ирсэн хүн юм байна лээ. Тэгээд эдгээр бол хэлжээс л юу бид нар эхлээд хэрэгэлж ийсэн үнэхээр хэрэгтэй ч юм уу юу чинь. Гэхдээ зариг гаргаад бол шүү дээ. Хөрөнгө гаргасан байгаа байхгүй юу? Гадагш нь гарахт нь явахт нь. Тэгээд бид нэр тэр эргэлзээг нь бол арилгасал байж байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо Монголд бол шүү дээ хий дими юмд өргөдөж байгаа Монгол бол асар их байх шүү дээ. Төрийн шугамар. Тэсгийн шугамар. Яг хэрэгцээтэй юм дээр нь хэрвээ бид нар төвлөрүүлээд бодлогоороо дэмжиж явах юм бол ийм асуудлуудыг шийдэх боломжууд бол зайлшгүй байгаа л гэж ингэж л харагдаж байна. За чиний энэ хугацаанд гаргасан CD, Pianz тэгээд дээр нь одоо ямар амжилтанд хүрв тэр тухайгаар нэг манай үзэгчдэд нэг тавчхан яриа. Асан шагналууд. Асан шагналууд тий. Одоо бид нар чинь бид түрүү хэлсэн шүү дээ. Бид нар тэр болгон чиний уран бүтээлийн талаар бол мэдлэгтэй биш байна. Гэхдээ бол чи зөндөө юм хийсэн байгаа байхгүй. Зөндөө юм бүтээсэн байгаа байхгүй. Их олон юмд амжилтанд хүрсэн байж байгаа. Тэгэхээр тэр бүгдийг биш хүмүүс мэдээсэй гэж би хүсэж байна тий. За хамгийн сүүлд гэх юм бол 2024 онд Германы Jazz хөгжмийн наадам гэж болдог жил бүр. Тэр нь болохоор одоо зөвхөн Германы уран бүтээлчид биш одоо олон улсын бүх одоо уран бүтээлчдээс одоо тодорхой шүүгчнээр сонгон шалгаруулад энэ жил одоо ямар хүн яг Jazz хөгжим урлагт их зүйл бүтээсэн бэ? Одоо тэр нь зөвхөн одоо Европоос биш ер нь бол Азиас бас одоо Америкаас гэдэг нь одоо бүх тиймээс хөгжимчдийг одоо харж агаад шалгаруулдаг тийм тэмцээн байгаа. Ер нь бол бид нар Германд болохоор Германы Grammy гэж нэрлэдэг. Тэр наадамд оны шилдэг төвлөрөөр орч болон оны шилдэг хамтлагаар одоо өөрхөн квартеттайгаа бид нар энэ жилийн шагналыг авсан байгаа. Баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд Монголд болохоор мөнгөн мод наадмын шилдэг хөгжмийн бүтээлийн шагналыг бас Rising Sun Pianz цомгоор авсан. Энэ жил 20 Тэр үеийн Монголд байсан бол тэр шагналыг наран зүгийн гараас авах байсан юм билээ шүү дээ. Тийм харин тийм. Намайг авах гардуулна гэсэн чинь ирээгүй. Харин нэг Тэ чи аавд нь гардуулсан гэдэг. Тэгээ аавд нь гардуулсан. Харин тийм 3 сар би яг нөгөө Германд нөгөө цомгоог таниулах аялын тоглолтоор явж байгаад тэгээ яг тэр өдөр нь тоглолт байж дараа таньж ирч чадаагүй. Тийм 24 оны хувьд гэх юм бол тийм байна. 23 онд гэх юм бол одоо Лондонгийн өмнөд Лондонгийн одоо Jazz Orchestra-ийн яг жил болгоноос зохион байгуулдаг шилдэг шинэ бүтээлийн шагналыг бас нэгдүгээр байрыг авсан. Италийн бас нэг Seven Virtual Jazz Club гэдэг тэндээс зохион байгуулагддаг бас тэмцээний 2-р байрыг квартеттайгаа хамт авсан. Тэгээд 22 онд BMW гэдэг машины компани гэдэг тэрний жил болгон бас Young Artist Jazz Award гэдэг өгдөг тийм шагналыг авчирсан. Тэгээ 22 онд бас Германы залуучуудад 35-аас доош насны хүмүүс зориулагддаг. Ерөнхийдөө нь бол Германд амьдардаг хүмүүсийг өөрсдөө тоглох боломжтой байдаг тийм уралдааны 1-р байр тэгээд үзэгчдийн шагналыг бас авч ирсэн. Тэгээд 22 онд 21 онд Kurt Mas гэдэг Мюнхен хотод зохион байгуулагддаг яг тэр тэмцээний 1-р байрыг
контент авчихсан. Тэр тэмцээн болохоор миний яг хамгийн анхыг өөрхөн бүтээлээр гарч ирж байсан тэмцээн байсан гэсэн үг. Тэрнээс хойш ер нь бол хүмүүс тэгээд энэ тийм хүн байдаг юм байна. Ер нь бол Европт бол яг Монгол жаз хөгжимчин гэж бол бараг байхгүй яг ангууд бид ч нөр яг хамгийн анх яг сурахаар явж исэн хамгийн анхд Монгол жаз хөгжимчдүүдийн нэг. Тэгээд яг Монголоос ирсэн жаз хөгжимчин байдаг юм уу? Зарим хүмүүс Монголыг хаана гэдэг гэж сайн мэдэхгүй шүү дээ. Бид нар бас айгүй их Монголыг сонирхдаг. Тэгээд манай үзэгчид дундаас бас ингээд тоглолтод ирсэн хүмүүсээс яг тэр Монгол гэдэг юуны тухай миний бүтээлүүдийг сонсоод Монгол руу аялж зулж явсан хүмүүс байдаг юм байлээ. Тэгээд тэрийг сонсоход гондоос миний бас амар сэтгэл хөдлөлтөй яг хүмүүстэй яг Монгол гэдэг орн байдаг гэдэг ямар орн байдгийг одоо ямар хүмүүс тэнцээ амьдардгийн ямар хэлээр бид нар ярьдгийн ямар хоол бид нар иддгийн гэдгийг би тоглолтын дээр яг одоо нэг өөрхөн бүтээлүүдээ ярих нь бол бүтээлүүдэд тоглохын хооронд бид өөрөө ингэ хөтлөөд яриад явдаг. Тэрэндээ бол айлуулах асуулт би өөрөө яаж өссөн би яаж том болсон яг энэ хөгжим битсэн бүтээл маань яагаад юм болсон гэдэг талаараа яг ингэж тайлбарлах хичээдэг. Тийм тэгээд ерөөд бол яг энэ сони авсан шагналууд манаас тэрнтэй манаас холбоотой ч гэж магадгүй. Маш богинохон хугацаанд чамлахааргүй их олон шагнал авсан байж шүү дээ. Тэгээд тэр бол эцсийн шагналынхаа тоонд биш. Эцсийн эст бол энэ бол их том үзүүлэлт байхгүй. Чиний хийсэн хөдөлмөрийн үзүүлэлт байх бүрдэнгийн нөгөө талаар бол залуу уран бүтээч тэр тусмаа Монгол залуу пианист бол ямар амжилтанд хүрч болдог ийг бол харууллаа гэж бодож байна. Тэр нь миний бодлоор бол энэ урлаг бол бид нар тэр болгон дутуу үнэлдэг гэсэн хэрнээ бол одоо эн чинь маш том тийм зөөлөн зэвсэг бид нар Монгол орноо одоо жуулчдыг авцрыг гээл байна. Тэдний хичнээн жуулч авцрыг гэдэг байгаа билээ. Тэгээд дээр нь бол Монгол орноо олон түмэн таниулъя гэдэг. Тэгэхээр эцсийн энэ бүгдийг ч нь бол бид нар урлагаар дамжуулж олонний анхаарлыг татах. Тэр нь урлагаараа дамжуулж хүмүүсүүдийн сонирхлыг бий болгох. Урлагаараа дамжуулж өстэй итгэлийг бий болгох. Иймэрхүү юм байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол энэ бүх уран бүтээлчид та бүгдийн хийж байгаа ажил бол асар их чухлаа гэж ингэж ойлгож байна. За баяр үргийн нэгдүгээр нөгөөтэйгөр түрүүн наран зүүн хэлсэн нэг трафик үсчээд байна гэдэг. Одоо энэ залуучуудын дунд бүгдээрээ л шүү дээ. Дуучин болъё гэж бүгдээрээ модель болъё гэж бүгдээрээ гадагшаагарыг гэж ингэж байна. Тэгээд зарим улсуудад шүүмжлэлтэлтэй яасан олон тэмцээнүүд зохион байгуулдаг юм ба яасан олон одоо ингээд телевизийн тийм entertainment нэвтрүүлгүүд байдаг юм байна. Тэгэхээр одоо энэ зөв буруу юу наран зов чи юу гэж бодож байна? Юуны асуултаа сайн ойлгох. Гэхдээ одоо ингэж хэлж шít манайхан ч нэрстэй тэгэл ингээл хүмүүсийн одоо ийм их урлаг entertainment хэрэггүй гэж шүүмжилж байгаа юу гэж бодож байгаа гэсэн. Тий. Тэр бол тэр хүний л асуудал. Би бол ер нь нэг тийм ерөнхий тийм нэг боддог. Бүхэл юм өөрийн гэсэн одоо яг өнөөдөр нөгөө эдийн засаг хүмүүсийн амьдрал ерөнхий улс орны ард иргэдийн төвшин доогуур байгаа болохоор өрссөн хүнд бол нэг юм дуугарл байгаа хгүй. Тэгэхээр яг ялангуяа одоо юу гэдэг урлаг уран сайхан гэдэг ойлголт маань өөрөө манад бас сүүлийн орхигдсноос болоод энэ үн цэнийн асуудал нь их догор болчиход байгаа. Тэгэхээр бид нэр өөрсдөө зөвхөн уран бүтээл хийхээсээ илүү entertainment тал ч юм уу бүтээлээсээ харуулахаас гадна урлагийн утга урлагийн одоо definition урлагийн нийгэмд эзэлж байгаа тэр талынхаа юмыг өөрөө уран бүтээлчд нь маш их юм сурталчилж бас юм харуулах хэрэгтэй юм шиг байгаа байхгүй. Тэр юмаа хийж байгаа хүн цөөхөн. Миний харж байгаагаар урлагийн зөвлөл тэрийг маш сайн хийдэг. Тийм учраас би их урлагийн зөвлөлд хайртай. Нөгөө талаар тэр зөвхөн entertainment тал нь нөгөө юм их байгаа учраас хүмүүс тэгж харж иж магадгүй. Гэхдээ би бол тэрүнд нэг тийм эмзэглэж нэг асуудал болгож юусоо боддггүй.
альва асуудал бол нэг 5 минутын л асуудал байдаг. Яг нариндаа бол ингээл сүх талаас босч ирээд зохиж чадахгүй бол тэгэл 5 минутын дараа байхгүй болдог л асуудал байхгүй. Тэгэхээр тэр нь чухал биш байгаа. Тэгээд чухал нь юу вэ гэхлээр бид нэр урлаг гэдэг маань өөрөө одоо жишээлбэл эдийн засгийн хөшүүрэг гэдгийг ойлгох тал дээр одоо өшөө ажиллах хэрэгтэй. Тэгэх юм бол энэ маань өөр эдийн засгийн хөшүүрэгч юм уу? Зөвхөн уран бүтээлч хүн урлагаас шим хүртдэг гэж ойлгоод байгаа энэ ойлголтыг үнцгийг өөр болгоод тавьчих юм бол одоо бид нэр анханасаа эхнээсээ нэг аялал жуулчлалын нэг хэсэг юм байна гэж эхэлж штэ тий. Яг нэрэндээ бол энэ чинь өөрөө бас бүр эдийн засгийн том хөшүүрэг байж болох байхгүй. IT энэгээр чинь маш одоо банк санхүүтэй хүртэл холбогдохоор яг нь эн чинь өөрөө тэрний чинь асар их эдийн засаг эргэлж байгаа учраас тэрнтэй холбогдно гэж юм тий. Тэгэхээр энэ ойлголтыг л бид нэр ойлгуулчих хэрэгтэй юм шүү. Түүнээс шууд яг юм урлаг гэж тастаад авчихаар ер нь буруучдаг байхгүй. Тэгэхээр ингээд нэг юм салахгүйгээр нэг юмны хэсэг шүү гэдгийг л үргэлж юм зөөлөн бодлохоор дотроос ч гэсэн одоо зөөлөн бодлого бид нэг хэрэглэхгүй бол энэ улсын их хурлын гишүүд энтрийн одоо юу харж байхад бодит практик дээр юу урлагтай л мантай байгаа байхгүй яг үнэндээ. Одоо тийм одоо эдийн засгийн юу те. Гэхдээ хөөе одоо энэ чинь ингүүд эдийн засгийн хөшүүрэг болоод манад ийм потенциал маань энэ маань зах зээлээс одоо ийм хэмжээний орлогыг зөв гадны жишгээр одоо солонгосууд тэгжин гэж ярихаар их хол болчиход байгаа байхгүй. Тэгэхээр биднээс нэг кейс хэрэгтэй байна тий. Одоо жишээлбэл за үнэхээр хүү хэдэн төгрөг Монголын эдийн засаг руу оруулж байгаа. Судалсан юм байна. Шүтэн Монголын зах зээлд одоо жаз төгөлдөр тоглоод хэдэн төгрөгийн их баг нь хамаагүй. Ашиг оруулж гин мэдээлэл байхгүй. Манай зүг бид хүн дэргэргүйхээр мөнгө өрөөл яваад энэ Монголын мөнгийг гадагшаа цацаад байна уу оруулж ирээд байна уу судалгаа байхгүй. Тэгэхээр энэний тал дээр ийм урлагийн эдийн засагч бий болох нь нэн зайлшгүй зүйл байгаа байхгүй. Тэгээ урлагийн эдийн засагч эрүүл мэндийн эдийн засагч байдаг тийм үү. Одоо тэрүүнтэй адилхан урлагийг ийм эдийн засгийн юутай холбогдуулж харахгүй бол зөвхөн юм нэг хин нэгний амжилтад хараад одоо ингээл шууд юм үр дүн хүлээдэг нэгэн бол тэрл юм харна шүү дээ. Нэгэн бол цаана бодлого нь яах ёстой вэ гэхээр миний сайн хэлснээр л байх болов гэж хөвдөө бодож бурууч гэж байна. Гэхдээ би өөрийнхөө энэ бодолд үнчээрээ явж байгаа. Тэгээд хариуцлага өөрөө хүлээх учраас тэгээд дараа нь хэн нэгэн проблем одоо хийх би хүсэлгүй байдаг. Хүнд гай болох дурггүй. Дээрээс нь төрөөс нэг дүргч авахыг эрмэлзэлдэггүй. Яад гэвэл өөрөө юм манантай байгаа учраас мөнгө авах юм эрсдэлтэй. Би хизээ авах уу гэвэл яг тодорхой болсныхаа дараа бүр баттай үед л дэмжлэх хүсэн. Түүнээс юм баттай биш юм дээр татвар төлөгчдийн мөнгийг авч өрөөд дараа нь өөрөө ч балраад улсынхаа мөнгийг балруулж хахад одоохондоо өөрийнхөө халааснаас бусдын одоо яг урлаг сан дэмждэг юм сайхан урлаг тайртай хүмүүсийн төвшөнд явж байна. Энэ хугацаагаа зүгээр ингээ үрэх биш олох тэр аргыг олох чухал байна. Тэрний дараа л улс руу очих байх гэж би бодож байна. Түүнээс шүүд манайхан чинь яг юм барилга юу нэх төсөл баахан тендер гэж аваад улсаас мөнгө аваад гарч байгаа үр дүн дандаа юм өргүү зардал ихтэй. Яг үүнд бол хамгийн их өргүү зардлыг болоод байна. Барилга байшин зам юу гэдтэй ийм дүрж байгаа хэрнээ. Тэгэхээр бид нэр яг тийм кейс харуулаад одоо яг тийм баттай юм дээр авч яг л юм энэсэн цаана бүхэл бүтэн салбарын нэр хүнд явж байгаа. Нэг урлагийн хүний фейл нь одоо алдсан алдаа муу сошиал дээр галзуурсан тэр хувийн амьдралаа дэлгэсэн янз бүрийн юмнаас болж зүгээр мөрөөрөө ажиллаж исэн бит хоёр та бид гурав урлагийн одоо янз бүрийн нэр зүүж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө амар урлагч өөрөө бас ийм болгоомжтой байхгүй бол эн чинь өөрөө их тийм мэдрэмтгий маш хүчтэй
олон хүн харж идэг салбар учраас энэ дотор хүссэн юм бас шийдэж болохгүй байна. Тэгэхээр тэрний цаана тэр дигнити тэгээд ёс зүй одоо юу гэдэг юм энэ олон юм ингээд юм дахиад хэлэхэд ингээд юм малти комплекс юм харилцааны систем байж энд явахгүй бол бид ингээд юм толгой өвдөл ганцхан толгойн юм өгдөг гизний юм өгдөг ийм сэтгүүл үүсэл салмаар. Миний зүгээр. Би өнөөдөр юу наран зонг орж олцуулсантай их баяртай. Яагаад гэвэл манай наран зонг бол усад ойлгохтой бол чамайг бол их өөр өнцгөөс хардаг байхгүй. Чи өнөөдөр бол шүү дээ их тийм том сэдвүүдийг, гүнзгий сэдвүүдийг хүн болгонд хамааралтай энэ асуудлуудыг бол шүү дээ их тийм өөр өнцгөөс юм бодуулсан тийм байр суурьнаас хандж байгаа нь бол их чухал гэж бодож байна. Тэгээд манай энэ подкастын бас нэг гол зорилго бол бид нар зүгээр нэг ингээд зүгээр яриад өнгөрчихтэй биш байхгүй. Эцэст бол шийдвэр гаргач яаж хийж байгаа ч гэсэн энэ чэнэс биш нэг юм олоод харчихаасаа бодчихоосаа тэгээд тэрүүгээр өөрийнхөө боломжийн өөрийнхөө шугамаар тэмцэх тусалцаа үзүүлчихээсэ гэдэг нэг юм бодол байж байгаа. Нөгөө төгөр хэн нэгэн хүнд бол шүү дээ тийм итгэл мөрөөдөл төрүүлэх тийм бас сэтлийг өгөөсэй гэж бид нар бас бодож байгаа. За тэгээд дээр нь бол энэ амжилттай явж байгаа энэ жишээнүүд чинь бол шүү дээ хүмүүсүүдийг бас тийм зоригжуулах ёстой, уриалгах ёстой, мотивац өгөх ёстой. Тэгэхээр тэр утгаараа бол шүү дээ бидний энэ хийх гээд оролдоод байгаа ажил маань бол шүү дээ их ач холбогдолтой болов уу гэж бид нар бодож байна. За яг нэг юм таны хэлсэн зүгээр нэмэд хэлчмээр саналыг бид нар ингээд урлаг гэхээр уран бүтээлч хоёроор хараад байгаа л асуудал байна. Эмнэлэг дээр бол ганцхан эмчээр хараад эмч ганцаар эрүүл мэндийн салбарыг төлөвлөхгүй. Тэр нэг хэсгийн нэг юм араа нэг юу гэдэг юм те. Тэгэхээр нөгөө нэг эмчийн үйлдэлээс бол бүхэл бүтэн эрүүл мэндийн салбар шөмжлүүлдэг шүү дээ. Яг тэрнтэй урлаг яг адилхан байхгүй. Эрүүл мэндийн салбар урлагийн салбар өөр амар сенситив мэдрэмжтэй юм юу гэдэг. Тэгэхээр нөгөө уран бүтээлчээр нь харчаад байгаа болохоор тэргүүний салбарын яг уран бүтээлч чинь бол олонний нүдэн дээр байж. Тийм тэгэхээр уран бүтээлч хүнд бол одоо ингээд яам өгч болохгүй байхгүй. Бодлого. Тэр хүн чинь уран бүтээлэл хийх. Бодлогыг хүнд явах сайн менежер, эдийн засагч, харилцааны одоо юутай тэ ийм хүмүүс урлагийн одоо тэр судлаачид тийм хүмүүс л яг тэр бодлогыг загнахаас биш манайхан чи урлагийнх гэхээр одоо миний найруулагч юм уу нэг бүжигчин ч юм уу нэг дуурчин ч юм уу нэг хөгжмийн зохиолч юм уу нэг нөхрөөр харцсан байж идэг нөгөөх нь за энэ л одоо их шагнал авсан мундаг хүн болохоор энэ баг л урлаг хөгжүүлэх байх уу гэдэг нэг хэсэг юм ойлголтоос болж тийм хүмүүс бодлогын төвшөнд очихороо самраад байгаа. Тэгэхээр урлагч нь зөвхөн уран бүтээл хийх салбар биш гэдэг тэр ойлголтыг л ойлгосоо яг энэ нэвтрүүлгээс юм уу ялангуяа ер нь хүмүүс гэхээс илүү бас урлагийнхан маань өөрсдөө сайн тэрийг зүг хараасаа гэж би бас бодож байгаа. Окей. За тэр саяны санаатай ч би бас тодорхой хэмжээгээр санал нийлж байна те. Тэгэхээр та хоёрыг ингээ харсан чинь нэг асуудлыг бол зайлшгүй хүндэхгүй болохгүй ш. Ген гэж. Генетик. Генетик. Тийм. Удам. За чи дөрөв өвөө нараа нэр дурдсан. Чиний эцэгтэй бол бит хоёр харвагийн андууд олон жилийн турш хамтран бүтээгчд, хамтран зүтгэгчд тий. Өнөөдөр чи бит хоёр ч гэсэн хамтраад бас юм бүтээгээл явж л байгаа шүү дээ. Тэгээд ингээд яаж байгаа. Тэгэхээр чиний тэр юу дараагийн үеийн чи залуучуудад байж бас мэдсэн сансан ойлгосон юм бол дамжуулах гэх ингээд явж. Манай шүтэн бол бас аав нь бол урлагийн хүн. Тэг том уран бүтээлч. Тэгээд ингээд юу яхаар энэ удам таавна гэдэг бол энэ тухай хэдүүл ярил л та. Товчхоо. Нэвтэлээ гэр бүлийн
нөлөө айгүй их надад бол байсан. Манай авралын өмч байсан бол визэж бараг л гэж хөгжмөжийн коллежид орохгүй байх байсан баг. Тэгээд мэдээж хэрэг бол одоо юу гэдгийг ген дамжигддаг гэд ярьдаг. Тэр нь бол би бас итгэдэг. Гэхдээ бас тухайн хүний өөрийн гэсэн өсөл хэрмэлзэл тэрийг ямар альва юмыг сурах гэсэн чинь өсөл тэгээд одоо юу гэдгийг өөрөө ямар нэгэн хэдий одоо урлагийн гэр бүл төрсөн ч гэсэн өөрөө ямар ч өсөл сонирхолгүй хийх хүсэхгүй бол тэр бол цаашаа явахгүй гэж боддог. Тэгээ миний хувьд болохоор би өөрөө хөгжимд маш их дуртай байсан. Тэгээд тэр маань ч гэсэн одоо гэр бүлийн одоо манай гэр дандаа л хөгжим байдаг гэсэн. Тэгээд тэрнаас нь бол нэлээд нөлөөлсөн баг. Гэхдээ яг одоо хөгжимчин болох одоо хөгжмийн зохиолч болох зам бол яг тэр зорилго маань бол миний өөрийн гэсэн яг чин өсөл нэмэр жоохон байхаас эхлээл байсан болохоор тэр замаа яа дагаад явсан маань болохоор яг генес гадна одоо бас тэрнэр одоо тодорхой хэмжээний авиас боломжлогдсон баг. Гэхдээ тэн дээр нэмэгдээд яг одоо юу гэдгийг хөдөлмөр бас яг нэг бүтээсэн байх гэж боддог. Тэрнээс бол дан авиасаар бол авиастай юм байлаа гэдэг одоо тэрийг өөрөө тортохгүй бол тэрний хөдөлгөөн хийчих бол тэр маань ер нь тэгэл хаягдах байх гэж боддог. Тэрнээс бол тухайн хүний өөрийн гэсэн тийм хөдөлмөр бол тэрийг авиасыг илүү их өмгөлж өгдөг. Тэгээд хүн ер нь яг өөрөө хийж болно, чадна хийх хүсэж байгаа тийм өсөл хэрмэлзэлтэй байх юм бол альва зүйл бол ер нь бол тийм хэцүү ч гэсэн тэрний дараа бол тэр давааг бол давдаг гэж би ер нь боддог. Баярлалаа. Тэрнээ яа би хувьдаа миний л юу шүү дээ. Ерөнхийдөө ийм байдаг, тийм байдаг гэж би ер нь зөвлөж байгаа хайгаад. Яагаад тэгэхээр миний хувьд шүү дээ. Зүгээр гений хувьд одоо юу гэдэг цусаар гэсэн үг шүү дээ. Дамжиж орж ирсэн мэдээллийн тухай асуудаг шиг байна. арай тийм хялбарчулдаг. Одоо юу гэдэг ген гэдэг чинь ерөнхийдөө мэдээлэл 3 юм дээр явж байгаа. Мэдээж генээр тэр нь одоо цусаар гэж одоо биелжлээ. Нөгөөх нь юугаар артефакт янз бүрийн ном одоо юу гэдэг баталгаадах юм. Нөгөөх нь одоо юм аман хэлбэрээр ч юм гэдэг мэдээллүүд явж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө биднэрт яг өөрийнх нь өмнөх одоо эцэг эхийн ч юм уу байгаа энэ олон мэдээллүүдээс орж иж байгаа яг энэ код яг адилхан одоо жишээлбэл яг хүний юм генетикийн тусаа орж ирсэн мэдээллүүд ингээд пресетүүд гэж хэлэх юм уу та. Бэлэн ороод ирсэн тэгээд байж л байдаг. Тэр утгаар нь бол ген бол нөлөөлөхөөс өөр арга байхгүй. Тэр нөгөө тусаар орж ирсэн юу болох. Нөгөөх нь сая хин хэлж байна. Ямар орчинд өссөн тий. Урлагийн гэр бүлийн орчинд өссөд тэр хүмүүсээс их нөлөөлөл авдаг. Одоо менторшип авч болно. Одоо нөгөө инфлюенс гэж байгаа шүү дээ. Манай өвөө бол асар том инфлюенсер миний хувьд эндээс ингэ юм байна гэх тий. Тэгэхээр ийм нэг утгаараа ингээд өөр одоо урлагаас явхаас өөр аргагүй юмд орчиж байгаа. Миний хувьд бол. Гэхдээ энэ цаана хариуцлагын нэг юм орж ирж байгаа. Яг зөвхөн ер нь би бол зүгээр хувьдаа иймэрхүү юм яриад ингээд барьцаалагдсан юм бас нэг талтай нэг жоохон азгүй юм шиг санагдтыг. Би зүгээр өөрөө бодож байгаа хэлж байгаа. Би өөрөө гэж хэлсэн шүү дээ. Би юм генетикийн барьцаанд орсон юм шиг санагдаад байгаа байхгүй. Ер нь би өөрөө бас юм өөр ертөнцийг өөр ингээд юм байхыг хичээдэг хүн бол танаа автаа найзсан чи их адилхан юм. Энийж байгаа чи адилхан юм. Бугурж байгаа чи адилхан юм гэх адилшуулах юм их ярьдаг. Тэгтэл би өөрөө одоо энэс хойш би тэгж ярихаа болов. Тийм ер нь бол өөр хүн байхыг хичээдэг. Тэгээ би бол нэг талтай бахархмаар хэрвээ эцэг их аав маав тэр сайн одоо хүчтэй юм эр хүндтэй ч юм уу нийгэмд хийсэн юм алдартай ч юм уу эсвэл хүндлэгддэг хүмүүс байвал good сайн аав нэрийг одоо хитэн зарна гэж хэцүү гэр бүл төрсэн хүмүүс нас бүр хэцүү те. Тэгэхээр би надад аль нь ч тавлагдаг. Би бол ерөнхийдөө бол эрхчлөлтөй байхыг хүсдэг. Оюун санаа болон ямар нэгэн хувь заяаны хувьд ч гэсэн хувь тавилангийн хувьд ч гэсэн эрхчлөлтөй баймаар яг энэ миний үнцэг. Тэгээд яг авиас гэдэг бол яалтчихвал тэгэл генээр орж ирдэг бас нэг юм сонир зүйл юм байлээ. Тэгэхээр авиас ухаан бас генээр орж ирдэг. Тийм ухаан ч их генээр орж. Боловсрол бол биднээс. Тэгэхээр аливаа амжилтын суурь миний хувьд би өөрийнхөө ингээ харахад боловсрол
авиас ухаан гэж 3 мар бүтээд байгаа юм шиг миний хувьд бол. Яг бэлд буруу байж магадгүй. Гэхдээ миний хувьд тэгээд ганцхан авиасаар явахгүй байна. Цаана боловсролын дутагдаад ухаан дутагдахаар хоосон авиас ингээд юу ч болчих. Авиас боловсрол хоёулах нь нийлэхээр бас явахгүй байна. Тэр чинь ашиглах ухаан хэрэгтэй байгаа юм шиг. Дан цалт ухаантай хүн тэгээ боловсралтай байгаад авиасгүй болохоор бас уран бүтээл нь энд явддаг ч юм уу тийм нэг иймэрхүү. Тэгэхээр энэ гуруулын их ойролцоо байжгаад энэ 3 авиастай одоо генер орж ирсэн. Тэгээ өөрөө генер орж ирсэн ухаантай энэ хоёр байж хахад хүн өнөөдрийн ярианы сэдв эхэлсэн тэр боловсрол суур тэр түүл байж хахад бол хүн бол дэлдэхгүй бил. Миний хувьд. Энэ өөрөө тиймэрхүү ген За баярлалаа. Би хүнцэд хүнцсэн бай тээ. Юу одоо шүтэн маань бол ерөөсөн маш богино хугацаагаар Монголд энэ удаа ирсэн тийм ээ. Дээр нь энэ байж явах хугацаанд өөрийнхөө бас мастер классыг сургуулийн коллежийн хөгжим бүжгийн коллеж дээр бол хийсэн. Консерватори дээр бол явуулсан гэдэг чинь харгун муур тэр jazz cafe-нд бол шүү дээ тоглолтоо ийн гэсэн. Дээр нь бол филармон бас тоглолтоо хийж байгаа тийм. Тэгэхээр энэ бүгд чинь амжилт хүсье тийм. Юу энэ бол их чухал. Дээр нь бол би одоо өнөөдрийн манай подкастыг сонсож байгаа хүмүүст бас шүтэний их олон бүтээлүүд нь бол YouTube дээр байж байгаа. Энийг та бүхэн бас сонирхоорой. Тэгээд дээр нь сонирхоорой гэж би бүр зөвлөж байна. Яагаад гэвэл тэндээс их олон юм та бүхэн олж харна. Дээр нь бол пянзан байгаа гэсэн тийм CD нь байгаа гэсэн энэ бүгд чинь бол бас өөрөө чинь хийж байгаа ажлын үр дүн пянз гаргана гэдэг бол тийм амар зүйл биш. Энийг бол одоо наран зунж тэр бич тэр их сайн мэднэ. Энэ бол их том ажил гэж ингэж харж байна. Одоо сая шүтэний ярьсныг сонсоод урд өмнө бас манай подкастт оролцсон хүмүүсүүдийн ярьж ирснийг ингээд бодоод байхад нэг байгууллагад бол зайлшгүй бид нар их том баярлалаа гэж хэлэх ёстой юм байна. Одоо 15 дахь жилээ тэмдэглэж байгаа Кёто институт байна. Кёто институт бол Монголын джазын урлагийг хөгжүүлэхэд их тийм бодит хувь нэмэр оруулсан. Түүний ачаар бол өнөөдөр одоо бид нар яг жинхэнэ мэрэгжлийн уран бүтээлчтэй, хөгжимчтэй болж байгаа юм байна. Дээр нь бол манай олон залуучууд гадагшаа гарлаа, хөлөө олж байна. Шин тайзан дээр гарч байна. Өөрийн гэсэн аудиторитой болж байна. Энэ бүгдэд бол Кёто институтын оруулсан хувь нэмэр асар их учраас баярлалаа гэж хэлэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр дээр нь мэдээж цаашаага их том урт уран бүтээлийн аян зам өөрийг чиглүүлж байна. Тэр нь би амжилт хүсэж байна. Наран зундаа бол мэдээж маргааш одоо Японд гарахынхаа өмнө цаг гаргахад хүрээд ирсэн. Тэгээд дээр нь бол эргэж очиод тэндээ очиод ахаад л эрсдлүүрээд том ажил хийх гээд ингэ явж байгаа болохоор чамд амжилт хүсье. Мэдээж энэ бол чи өөрийнхөө замаар л явж байгаа, өөрийнхөө харснараа, ойлгоснараа бол өөртөө зүтгэж байгаа. Тэр бол хүн болгон хийгээд идэх зүйл биш. Тэр бол тийм амар зүйл биш. Гэхдээ бол ингэсэн хүмүүс л шүү дээ. Ямар нэгэн хэмжээнд бол хэрвээ үнэхээр ихтэй байгаа бол тэгээд амжилтанд хүрэх ёстой гэж ингэж би ойлгож байна. Тэгээд дээр нь би өнөөдөр ингээд бид гурван яриаг гаралтай сонсож байгаа бүх сонсогчдод үзэгчтэй бол бас хамгийн сайн сайхныг хүсэн өрөөж байна. Ягаад гэвэл эцсийн бидний ярьсан зүйл бол зөвхөн бид гурвын тухай биш. Энэ бол бидний ярьсан сэдвийг гурван өөр өнцгөөс харсан зүйлж байгаа ба. Бидний санаа нийсэн зүйлж байж байгаа ба. Гэхдээ хамгийн гол нь бол бид нар нэг юмны төлөө урлаг хөгжөөсэй. Урлагийн мэдрэмжтэй хүмүүсүүдийн тоо олон байгаас
урлагийг дэмждэг хүмүүсүүдийн хүрээлэл өргөн болоос хоосон ярих биш. Үнэхээр юм бүтээх гэсэн хүмүүст урам хайрлаасаа гэсэн ийм зорилгоор бид нар энэ подкастаа явуулж байгаа. Тэгээ та бүхэн та хоёр миний урилгыг хүлээж аваад энэ подкастт оролцсонд баярлалаа. Маш их баярлалаа. Өрсөнд баярлалаа. Өрсөнд маш их баярлалаа. Тэгээ ер нь яг бид нар чинь бүгдээрээ л одоо өөр өөрийн үнэт зүйл, үнэт гэр бүл одоо юу гэдэг бүх юм өөр орчинд үүссэн хүмүүс гэж ойлгож байгаа. Тийм учраас үзэл бодол юм санаад бид нар бүгдээрээ өөр өөр байгаа. Тэгээд хамгийн гол тэрэнд өмнөж байх хэрэгтэй. Тэгээд энэ нэвтрүүлгийг би зүгээр сая таныг ингэж ялахад яг тань шиг ийм гамбол тах шиг хүн ингэж үлгэр дуурайл үзүүлж өөрөө ийм подкаст хийн гэдэг чинь өөрөө та яг ийм хүмүүст маш том үлгэр дуурайл үзүүлж байгаа байхгүй. Ерөнхийдөө түрүүн миний хэлсэндээ тэрнтэй адилхан яг тань шиг одоо ийм урлагийг яадаг олон хүн бас ийм төвшин таны төвшний одоо юу гэдэг нийгэмд одоо юм хийсэн юмыг өөр төвшнөөс хардаг wise одоо юу гэдэг туршлагатай ч юм уу мөнгө зүрхтэйч байж болно сэтгэлтэй болно байх хэвээр тийм хүмүүс яг ийм тань шиг энэ подкаст шүү юм 100 гаруй хийх хэвээр энэ бол ганцхан энэ нэвтрүүлгээр дуусахгүй маш том сэдв тийм учраас та энэ дүлгэр дүүрэл болоод энэс хойш одоо нөгөө дизимен гэдэг үгэнд дуулснаас хойш хөгжлүүл ерөөсөө над дээр шавсан шүү дээ нэг хэсэг. Яг тэгэхээр чинь нөгөө үлгэр дүүрэл үзүүлчихсэн. Тэгэхээр таны энэ үйлчлэн өшөө олон хүнд ийм сэтэл өгөөсэй гэж эргүүлээд бит хоёрын зүгээс тийм бас. Тэгээд ийм сайхан юу санаас баяр хүргэе. За баярлалаа. Амжилт хүсье. Маш их баярлалаа. Санал нэг байна. За. За ингээд үгээр өндөрлөе да.